You can tell by the way she walks that she's my girl. You can tell by the way she talks, she rules the world. You can see in her eyes that no one is safe. За сайн байна уу? Танд энэ өдрийн минь төргий. За сайн байна уу? Энэ өдрийн минь төргий. За тэгэхээр нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчдийн холбооноос миний ажлын өргөнд влогийг хийгээд бас нэлээд олон дугаарыг бид бүхэн бэлтгэн сошиал орчинд түгээсэн байгаа. Тэгээ энэ удаагийн дугаарт бас холбооныхоо дид ерөнхийлөгчийг өрн оролцуулж байгаамаа. Таныг одоо оролцъё гэж зөвшөөрсөнд баярлалаа. За намайг өөрсөнд маш их баярлалаа. Их сайхан ийм санаачлага сайхан влог хийж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд бас манай нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчдийн холбооны удирдлагын удирдах зөвлөлийн баг дид ерөнхийлөгч болон бусад гишүүд эдгээр влогийг үзээд үнэхээр бас нэгнийгээ илүү сайн таньж мэдж байгаа учраас одоо надад их сайхан санаачлаг санагдаж байгаа шүү. За баярлалаа. За хоёулаа түр маск авчихэд хөө. За. Тэгээ. За тэгэхээр бид влогийнхаа зочдоос 20 асуулт асуудаг байгаа. Эхнээс нь танаас асуугаад явъя. За нэгдүгээр асуулт. Өдрийг хэрхэн эхлүүлдэг вэ? За өглөө босоод би уулна энэ коронавирусаас өмнө бол одоо жимэнд явдаг байсан. Тэгээ одоо бол бас жоохон хэцүү байна. Өглөө бас жоохон дасгал хийнэ. Тэгээд дасгал хийчихэд хамгийн түрүүнд гэр бүлийнхаа өглөөний цайг бэлддэг. Надад бол өглөөний цай хамгийн чухал санагддаг учраас энийгээ заавал өөрийнхөө гараар бэлдээд хүүхдүүдээ сайхан хооллчоод за тэгээд хүүхдүүдийнхаа өглөөний хичээлийнх нь одоо тэр компьютер аппликейшн програмуудыг нээж өгчөөд тэгээд ажилдаа ирж гин. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд имэйлээ шалгадаг. За тэгээд шаардлагатай хариу имэйлүүдийг бичнэ. За өдрийнхөө төлөвлөгөөтэй танилцсан. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу ерөөхдөө ажиллана да. За тэгэхээр дараагийн асуултыг би танаас асууя. Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ? Та бас сая яриандаа ярьлаа. Дурдлаа. Тэгээ олон жил сараар төлөвлөдгүү, сар болон 7 хоногоор төлөвлөдгүү. Төлөвлөгөөгөө яаж одоо хийдэг вэ гэдгийг хэлсэн. Манай гэр бүл шинэ жилийн орой болгон ингээ ширээгээ тойрж сууж байгаа. Тухайн жилдээ юу хийж бүтээсэн амжилттай бүгд ярьдаг. За тэгээ сая өнгөрсөн шинэ жилээр бол анх удаа манай хүүхдүүд бас ярьдаг болж эхэлсэн. Тэгээ бүгдээрээ яриад за ирэх жил юу хийх вэ? Ямар зорилго тавьж одоо цөмөрөө явах уу гэдгийг ярьдаг. За тэгээд нэг сарын 1-нд нөхөр бит хоёр суугаад 5 жилийнхаа төлөвлөгөөг шинжилдэг. Одоо өмнөх 5 жилийн төлөвлөгөөнөөс юунд бүтсэн, аль нь хэдэн хувьтай бүтсэн, аль нь огт хэрэгжээгүй байна. Одоо яах вэ? Нөхцөл байдал өөрчлөгдсөн бол шинэ зорилт тавих уу, яах вэ гэгээд тэрийг бичдэг. За тэгээд тэрийг мэдээж ажил мэргэжил, карьерийн хувьд, гэр бүлийн хувьд, санхүүгийн хувьд ингээд бүх талаар нь төлөвлөдөг. За тэгээд эндээсээ энэ жил аль нь ерөнхийдөө хийх боломжтой вэ гэдгийг хоёулаа гаргаж ирдэг байгаа юм. За тэгээд хувийнхаа дэвтэрлэлөө тэдгээр төлөвлөгөөгөө буулгаад за тийшээгээ зорих одоо энэ сарын ажил юу вэ? Энэ 7 хоногийн ажил юу вэ? Энэ өнөөдөр хийх юу вэ гэдэг байдлаар задаргаа гаргадаг. Тэгэхдээ сарынхаа төлөвөг бол хоёулаа одоо энэ Google календар дээр хоёулаа хийдэг байгаад байгаа. Тэгээ энийгээ бие биентэй хуваалцчихдаг. Тэгэхээр манай нөхөр маргааш ямар уулзалтай байна, ямар ажилтай байна те мөн одоо намайг ч гэсэн манай нөхөр мэдчихэдэг. Хоёулаа бие бинийгээ мэдээд одоо иймэрхүү байдлаар төлөвлөгөөтэй явж байгаа. Бас сонирхолтой л юм байна. За дараагийн асуулт. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? За түрүү өглөөгөө бол ерөөхдөө ярьсан. Ажлын өглөөгөө ярьсан. За тэгээд имэйлээс хойш бол нөгөө өдрийнхөө төлөвлөгөөтэй ажлыг хийн л дээ. Хэрвээ одоо судалгаа шинжилгээ хийх төсөл хөтөлбөрүүдэд урагшаа явуулах тийм ажилтай байвал нөгөө судалгаагаа хийн. За сүүлийн үед бол энэ алсын хараа 2050-ыг бол нилээдгүй судлаад энтэй холбогдох бас баримт бичгүүдийг уншаад ингээд явж гин. Одоо жишээл манай боловсролын салбарт ямархуу үе шаттайгаар төлөвлөгөөнүүд явж гин, ямар статистик тооцоонууд байна гэдгийг үзэж гин. За Монголын газар тариалантай холбоотой бас асуудлуудыг нэлээд судлаад ингээд явж гин. Тий. За дараагийн асуулт. Таны цүнхэнд тогтмол байдаг зүйлсийг харж болох уу? Тий. Та нэг цүнхээ нэгээд олноо. Үзэгчтэй үзүүлээч. За эмэгтэй хүний цүнх чи өөрийнх нь бас илэрхийлэл байдгийн гэсэн шүү. Тий. За мэдээж төрөвч бол байгаа.
Энэ бол ойлгомжтой. За миний нүдний шил байна. Би бас жоохон холын хараа муутай учраас нүдний шил авч явдаг. За энэ одоо балаа байнга авч явдаг. Энэ бал болохоор намайг Японд докторт хамт сурж исэн Япон охин бэлгэлж исэн. Тэгээ нөө Микимото гэдэг Японы их алдартай тийм сувдны яг л одоо Япон хүмүүсийн хайртай тийм брэнд байд юм бэлээ. Тэр брендийн одоо үзгийг яг C гэдэг одоо Чимбат гэдэг миний аавын нэрийг англиар бичгээр CH гэдэг тий эхэлдэг. Тэгээ C гэдэг ингээд бичүүлээд надад бүр ингээд нандгиж дурсгаж исэн. Миний одоо маш сайн найз Мива-сан гэдэг тий найзын маань өгсөн юу байна. За мэдээж хэмнэлийн дэвтэр маань явж гин. За тэгээд за энэ юу вэ? Монгол Ардын намын маань хичээн ирмэлцэх зүйл дүрм гэдэг юм ном байж гин. За мэдээж гоо сайхны юм бас ойр зүрийн юмнууд маань байна. За эко тор байнгаач явж байгаа. Санитол бол одоо сүүлийн үед байнгын хэрэглээ маань болцсон байна. За тэгээд мэдээж түлхүүр энд одоо манай гэр бүлийн зурагтай юм оосортой. Тийм түлхүүр байна. За нэг юм хөө. За тэгэхээр 5 дахь асуулт маань бас сонирхолтой асуулт байгаа. Таны ширээн дээр тогтмол байдаг зүйлсийг та танилцуулаач. Бас ач холбогдол бүхий гэсэн зүйлээсээ. За мэдээж ингээд төлөвлөгөө, миний судалгааны материалууд байна, ном байна, компьютер маань байна. За тэгээд янз бүрийн флаш хардууд байна. Энд бас юм номнууд байна. Ер нь бол маш олон ном л байдаг юм биш үү таны ширээн дээр гол. Тий, ер нь бол би чи багшгүй юм чи. Тий, тэгэл өөрийгөө байнга хөгжүүлж явах хэрэгтэй. Үргэлжлээ оюутнуудаас нэг альхмын өмнө байж иж оюутнуудаа хэрэгтэй юм зааж өгдөг тийм мөрхүү байна. За 6 дахь асуултыг асууя. Та ямар стилээр хувцлах дуртай вэ? За би ер нь нэг сүрхий бас нөгөө хувцсандаа их цаг хугацаа анхаарал тавих одоо цаг хугацаа байдаггүй. Мэдээж эмэгтэй хүн чинь бас нэг айтайхан цэвэрхэн хувцлагыг боддог. Тэгээд одоо багшгүй учраас тий яг тэр стилэндээ тааруулаад ер нь костюм өмсөн. За хагас бүтэн сайнаар л мэдээж чөлөөт хуцаа өмсвөл нэг тиймэрхүү яг ямар стил гэж хэлэх юм бэ? Ажил хэрэгчих юм уу та тий. За эерэг бодол өөдрөг үзлэр өөрийнхөө сэтгэлийг хэрхэн тэтгдэг вэ? За ер нь бол хүн их сайхан өөдрөг явж ээж амьдрал нь гэрэл гээгээтэй тэгээ ажлын бүтэмжтэй байдаг гэж би боддог. Өглөө болгон тодорхой хугацаагаар ер нь бол бясалгадаг. Би түрүүс нь дасгал хийдэг гэд хэлжсэн. Тэгээд яг тэр тухайн одоо йоганыхаа дасгалыг хийж байх хугацаанд би өглөө болгон за би ер нь ингээд энэ улс орныхоо төлөө ажиллах ёстой хүн шүү. Би ингээд ажиллаж байгаа шүү. Энэ төмний хүүхдүүдийг сайхан сургачих юмсан. Тэрэнд минь надад хүч хайрлаач бурхан минь гэл тэ. Тэгэл өвдөөц минь гэл өглөө яг дотроо тэрийгээ байнга бясалгадаг. Тэр бол надад маш их ирч хүч өгдөг гэж боддог. За та маш их номын тухай ярьлаа. Тэгэхээр таны хобби юу вэ гэж асуух гээд байгаа. Тэгэхээр номноос өөр зүйл нэрлээрэй гэж хэлэх гээд байгаа. За хоёр байгаа номноос өөр. Нэг нь болохоор би зураг зурах дуртай. Багт намайг манай гэрт Нурмажав гэдэг их мундаг монгол зураач нэг хэсэг хамт байж исэн оюутан байхдаа. Тэгээ Нурмажав ихч маань бид хоёр нэг өрөөгөө хуваадаг. Тэгээд өдөржин шүнжин зураг зурдаг. Бүр үнэхээр тэр зурагнда хайртай, дуртай. Тэгээ би тийм байнга ажиллаж сууж агаад бас тодорхой ганц хоёр юм сураад, техник сураад тэгэл ер нь зураг их зурх дуртай болсон. Тэгээд Англид байхдаа Америкт байхад манай 10 жилийн зургийн багш надад маш сайн байсан. Бид хоёр хамтраад маш олон төрлийн монгол зургаас гадна тийм маш олон төрлийн одоо сюрреализм ч гэдэг юм уу зургийн техникүүд зааж өгөөд бид хоёр зургийн үзэсгэлэн гаргаж исэн. Тэгээд зургаа үзэсгэлэнгээрээ зараад олсон мөнгөөрөө одоо тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн сургууль дээр очиод тэр хүүхдүүдэд бас зургийн болон хөтөлбөрийн хичээл заадаг ч юм иймэрхүү ажлуудыг хийж ирсэн. Тэгээд зураач бол ийж мөрөж исэн боловч Монголд одоо нөгөө зах зээл болоод манай урлаг соёлынхны маань үнэлэмж нэлийн тухай буураад ээж аав маань зөвшөөрөөгүй. Тэгээд
тухайн чинь бизнесийн удирдлага их чухал тийм мэрэгжил юм байна гэж ээж аав маань зайлвал социализмын үеийн хүмүүс шүү дээ. Тэгээд бизнесийн удирдлагаар сурч ирсэн. Тэгэхээр одоо бол би ер нь өөрийгөө амраамаар үедээ нэг жижигхэн булантай. Тэгээд тэндээ зургийнхаа техникүүдийг сэргийгэл байж байгаа. За түрүүн та өөрийгөө хөгжүүлэх тухай бас яран дундаа дурдчихсэн. Тэгэхээр 9 дахь асуулт маань өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ гэсэн асуулт байна. За мэдээж нөгөө багш хүний үед ингээл ном сонингоос ахуулаад эзэмшилгийн өгүүлбэрүүд уншдаг. Яг өөрийнхөө мэрэгжлийн чиглэлийн сүүлийн үед гарсан судалгаанууд бол эзэмшилгийн өгүүлбэрүүд дээр байдаг. Тэрийг бол уншдаг. За бусад талаар ерөнхийдөө одоо юу гэдэг манай нөхөр нэлийн одоо бурхны шашин судалдаг. Тэгээд чөлөө цагаараа одоо тий бит хоёр бурхны одоо шашны талаар бол нэлээ надад ярьж өгөөл би асуугаал мэтгэлцэх маягтай тэгээд илүү ойлгож авах талаар би бол энийг бол өөрийнхөө сэтгэл зүйн одоо хөгжилд хувь нэмэртэй болов гэж би боддог. Тиймэрхүү байна. За 10 дахь асуулт. Ажил амьдралын балансаа хэрхэн тэнцвэртэй барьдаг вэ? Энэ бол үнэхээр хэцүү. Сүүлийн үед ялангуяа бид нар ч одоо мэдээллийн үе гэж ярьж байна. Тэгэхээр ямар ч л байсан гэртээ аль болохоор одоо тий эртхэн хараад гэртээ байх хугацаагаа бол айлхаар хүүхдүүдтэйгээ өнгөрөөх, гэр бүлийнхэнтэйгээ хоолны ширээний ард суугаад ярилцах, тухайн өдрийнхөө сонио хачин тий. За гарсан асуудал байвал тэрийг бас ярилцаж зөвлөгөө авах ч гэдэг юм нөхрөөсөө гэх мэтчлэн зүйл зарцуулахыг хичээдэг. Гэхдээ мэдээ заримдаа орой лекц ч гэдэг юм уу сургалт семинар гэдээ байдаг л та. Тэрийг бол мэдээж тэгээд хийхээс өөр аргагүй. Хагас бүтэн сайныг айлхаар бас хүүхдүүдтэйгээ агаар салхин гарч ч юм уу за шагаа тоглолч ч юм ингэж өнгөрөх дуртай. 100 бол заавал бид нар ингээд хөдөө орон нутгаар аялдаг. Бүр яаж хийж байгаа л нэг 14 хоногийн хугацаа гаргадаг. Энэ бол маш гоё тийм гэр бүлийн дурсамжтай үе байдаг. За влогоо үргэлжлүүлье. За би танаас 11 дахь асуултыг асууя. Таны ажлаараа бахархдаг шалтгаантай нь юу вэ? Багш мэрэгжил гэдэг бол үнэхээр сайхан л та. Одоо түмний хүүхдийг өөрөөсөө илүү хүн болохын төлөө бүх өөртөө байгаа тэр мэдлэг ур чадвараа одоо дамжуулж өгдөг. Тэгээд тэдгээр хүүхдүүд эдгээр мэдлэг ур чадварыг олж аваад цаашаа өшөө бас хөгжүүлээд насаараа одоо идэх хоол, ажлын байр, амьдралын баталгаатай болдог. Тийм учраас одоо үнэхээр сайхан мэрэгжил гэж би бахархдаг. За дараагийн асуулт. Хамгийн сүүлд хийж бүтээсэн томоохон ажлаа нэрлэнэ үү? За нэг томоохон ажил маань бол Сэлэнг аймгийн Мандал сумын 4-р сургуульд биологийн лаборатори өөрийнхөө Чинбатын ундрам хөгжлийн сангаараа байгуулж өгсөн хөрөнгө босгоод тэгээд манай Сэлэнг нутагт бол энэ биотехнологи бол маш чухал юм мэрэгжил байдаг. Сэлэнг нутагт маань хэрэгтэй мэрэгжлийн чиглэлийн юм лабораторитой байх юм бол тэдгээр хүүхдүүдийг сурлагт сайнаар нөлөөлөн цаашлаад энэ чиглэлийн мэрэгжил дуртай болно. Тийм мэрэгжил одоо сонгоно гэж бодоод ийм лаборатори байгуулсан. Эндээ бол хувь хүний хувьд одоо ээж хүний хувьд бас багш хүний хувьд нэлээд бахархаж байгаа. За 13 дахь асуултыг танаас асууя. Үр дүнг нь хараад баярлсан томоохон ажилт нь юу байсан бэ? Сүүлийн 10 гаруй жил минь бол Монгол Улсын их сургуультай холбоотой. Тэгээд энэ Монгол Улсын их сургуульд бас үе үеийн их мундаг одоо ректоруудын удирдлагын дор би ажиллаж явсан. Миний ажиллаж исэн удирдлагын дор ажиллаж исэн одоо галт хоёр ректортэй баг хамт олноороо Монгол Улсын их сургуульд номын сангийн барилга хэрэгтэй гэж одоо тухайн хүн маань зориод тэгээ бид нар бүгдээрээ одоо энэний төлөө ажиллаад Монгол Улсын их сургууль маань их сайхан номын сантай болсон. За ингээд номын сан дотор маань маш олон одоо хүүхдүүд зэрэг суух, уншлагын танхим ийм чөлөөт орчин бий болсон. Тэгээд энэ номын сангаараа орохоор ингээд хүүхдүүд зарим нь ингээд газар хөвтөөд амраад тэгин амрангаа номоо уншдаг тийм булангууд хүртэл байдаг. Тэгээ энэ номын сан пик дүүрэн
хүүхдүүд дотор нь ингээл номоо уншаал хичээлээ багаар одоо суралцах өрөөндөө суугаад хийж байгааг хараад би үнэхээр их ингээд огшиж исэн. Өмнө нь их сургууль маань бас яг төдийлөн одоо тийм сайхан зай талбай хомс байсан. Тэгээд энийг хараад бол үнэхээр их баярлж исэн. Тэгээ үр дүнгээ үнэхээр өгсөн гэж би боддог. За мэдээллийг хаанаас илүү их авдаг вэ? За мөн аль сувгаар авсан мэдээлэлдээ илүү их итгэдэг вэ? За мэдээж мэрэгчлэлтэй холбоотой мэдээлэл бол манай мэрэгжлийн чиглэлийн сэтгүүлүүдээс эрдэм шинжилгээний өгүүллүүд уншаад аавна. За мөн одоо яг одоо миний гишүүнчлэлтэй холбоодын вебсайтаас ч юм уу мэдээллүүд авч байгаа юм. За олон улсын мэдээллүүдийг бас олон улсын хамгийн одоо чухал мэдээллийн сайтуудаас олж авна. Тэгээд энэ бол хвчлэн Америк болон Японы мэдээллийн сайтууд байгаад байгаа. За манай Монголын хувьд бол яг орчин үеийн мэдээллүүдийг хэд хэдэн вебсайтаас авч байгаа л да. За жишээ хэлэх юм бол Icon ч гэдэм үү те. Иймэрхүү сайтуудаас авч гин. За телевизийн мэдээллийг Монголын үндэсний телевизээс авч байгаа. За мөн одоо сүүлийн бас TV5-ыг нэлээд үзэж байгаа. TV8 бас үзэж байгаа. За таны бодлоор эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Эх оронч гэдэг үзэл бол ерөөсөө хувь хүн маш одоо өнөөдрөөсөө ч юм уу яг тухайн өдрөө хийж байгаа ажлаасаа л эхэлдэг. Одоо жишээл хичээлээ маш сайн заана гэдэг бол эх оронч үзэл гэж бодож байна. Хүүхдүүдийг Монгол хүүхдүүдээ чадварлаг боловсон хүчин болгохын тулд одоо хамаг сэтгэлээрээ зүтгэн гэдэг бол эх оронч үзэл гэж бодож байна. Гадаа хогоо хаяхгүй байх гэдэг бол эх оронч үзэл гэж би бодож байна. За тэгээд хийж байгаа ажил болгондоо миний эх оронд одоо тий энэ ямар хувь нэмэр болох уу? Ямар тус болох уу? Монгол иргэдийн төлөө одоо тий энэ хийж байгаа ажил маань ямар хэрэгтэй юм бэ гэсэн тэр үзэл санаагаар урт ажиллаа хийх юм бол эх оронч үзэл гэж бодож байна да. За 16 дахь асуултыг танаас асууя. Та охин хүү хоёртой тийм ээ? Тэгэхээр хүүхдүүдийнхээ хүмүүжилт юуг илүү чухалчлан анхаардаг вэ? За манай монголчууд эрүүл биед саруул ухаан гэж ярьдаг. Тийм. Тэгэхээр нэгдүгээрт бол эхлээд эрүүл биетэй хүн байх ёстой гэдэг утгаар нь өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг хүн болоосоо гэж хүсдэг. Өглөө босоод тий шүдэ угаадаг, хамгийн түрүүнд бодол цэвэр ус уулгадаг. Тэгээд тэрнийхээ дараа одоо маш сайхан өглөөний цай уудаг. Тэгэхээр өөрөө өөртөө анхаарал эрүүл мэндийн одоо анхаарал тавих чадвартай тийм хүүхэд болоосоо гэж хүүхдүүдтэй ханддаг. За үүний дараах бол одоо нөгөө саруул ухаантай болох хэсэг байгаа. Энд бол мэдээж боловсрал чухал. За боловсролын хажуугаар бол хүмүүжил тэгээд хүнлэг инэрэнгүй ёс гэсэн бас ийм хувь хүний хандлага төлөвшөлтэй холбоотой хэсгүүд байдаг. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ харьцах харилцаа за хажууд нь бас ингээл гэр бүлийнхэнтэйгээ найз нөхдөдтэйгээ харилцах болгон дээрээ бас нэгнийгээ хүндэтгэх иймэрхүү зан чанаруудыг хараасаа гэсэндээ бас нэлээд хичээдэг гэх юм уу. За тэгэхээр магадгүй дөнгөж эцэг их болж байгаа залуу хосуудад ч юм уу анхны хүүхдээ үлгийдэн авч байгаа тийм ээ. Тийм залуу хосууд залуу ээж аавуудад зориулж та нэг зөвлөгөө өгөөч. Ер нь бол хүн ингээд эцэг их болчихороо ертөнцийг хорвоо ертөнцийг шал өөр нүдээр хард юм шиг надад санагддаг. Тэгээ миний одоо үр хойч маань амьдрах нийгэм сайхан байгаасаа гэсэн сэтгэлдээр жижиг гэлтгүй бүх ажил дээрээ хандж байгаасаа. Өнөөдөр гадаа гараад бид нар хин нэгэн хүнтэй харилцаа үүсгэхэд тэрийг харж байгаа хүндлэнгийн хүүхэд тэндээс чи хүмүүжлээ олж авч идэг. Яг чиний хүүхэд шиг өөр хүний хүүхэд. Тэгэхээр одоо сэтгүүлч бол тий гаргаж байгаа нэвтрүүлгийнхаа тэр агуулгыг хүүхэд үзүүл яах вэ гэж бодож хийгээсэ. Багш хүн бол тий зааж байгаа хичээлээ энэ ирээдүйн эцэг хүн шүү, их хүн шүү, ирээдүйн болсон хүчин шүү гэдэг өнцгөөс харж одоо зааж байгаасаа ч гэдэг юм уу ажилтаа бол хойч үе минь амьдрах нийгэм шүү гэж бодож хандаасаа л гэж захимаар байна. Бүхнийг хүүхдийн төлөө гэсэн үг тий. За Монголын ирээдүйг та яаж харж төсөөлж байна вэ? Үүний төлөө өөрийнхөө зүгээс юу хийж байгаа вэ? Ер нь бол нэгдүгээрт бол Монголын ирээдүй бидний үр хойч ач зээнэрийн амьдрах энэ нийгэм нэгдүгээр шудраг байх хэрэгтэй гэж би боддог.
шударга. За тэгээд хүнлэг инэрэнгүй байх хэрэгтэй гэж боддог. Дээрээс нь хүүхэд болгонд одоо тэгш боломж олгогдож байгаасаа гэж хүсдэг. Энэ бол эрүүл мэндийн үйлчилгээнээс ахуулаад боловсролын үйлчилгээ тий. Тэг хүүхэд болгонд тэгш боломж олдоод тэгш гараанаас хүүхдүүд маань өөрийнхөө мэдлэг ур чадвар тий тэр боловсролоороо амьдралаа авч явдаг. Тэрүүгээрээ тэр хүүхдийн одоо орлого ч юм уу сайн сайхан амьдрал нь хэмжигддэг. Тийм байгаасаа л гэж ерөнхийдөө хүсэж байна. Мөн багшийн үнэлэмж одоо өндөр байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгжээж сайн болсон учраас би багш болёо гэж одоо багшийн мэргэжлийг сонгоно, багшийн ажлаа хийн гэж бодож байна. Тэгэхээр энэ салбартаа ер нь нэлээд дуу хоолой болъё сүүлийн үед бас ярьцлага энэ төр өгж байгаа. Тэгээ энийг бол би тогтолцооныхын хувьд ер нь ярьж байгаа. За 19 дахь асуулт. Амьдралын гараагаа эхлүүлж буй охтууд, залуу эмэгтэйчүүдэд та нэг 3 зөвлөгөө өгөөч. За амьдралын гараагаа эхэлж байгаа эмэгтэйчүүдтэй нэгдүгээрт өөрийнхөө одоо тий боловсрал, хувь хүний хөгжилд нэлээд анхаараасаа гэж би хүсдэг. Хоёрдугаарт бол эмэгтэйчүүд нэг нэгэндээ их дэмтэй, нэг нэгээ хүндэлж, ойлгож, хамгийн их жаргал зовлонг ойлгох хүмүүс шүү дээ эмэгтэйчүүд бие биенийхээ. Тэгэхээр тийм байдлаар хамтдаа гар гараасаа хөтөлцөөд урагшаа явах ёстой. Тийм учраас найз нөхөд эмэгтэйчүүдтэйгээ хамтран ажилладаг эмэгтэйчүүдтэйгээ их сайхан ойлголцож нэг нэгээ дэмжих тийм одоо сэтгэл зүйн байдлыг өөртөө бий болгоорой. Тэрний төлөө бас яваарай гэж хэлмээр байна. За 3 дугаарт амьдралынхаа хайныг их сайн сонгоосоо гэж би боддог. Ер нь бол нэлээд сайн тухайн хүний одоо тий төлөвшөл, хүмүүжил, за хүн чанар гэдэг зүйлийг нэлээд сайн харж иж сонгоосоо. Ер нь хүний насан туршдаа хамт туршиж явах хань гэдэг бол маш чухал байдаг. Тэгээд амьдралын ханаа сонгочоод анханасаа л ер нь бие бинийгээ хүндлээд энэ зарчмаа айлгахаар алдахгүй авч явахад одоо тэр Монгол эмэгтэй ухаанаа зориулж ингэж яваасай л гэж хүсэж байна. Маш гоё хариулт байна. За хамгийн сүүлийн асуултыг танаас асууя. Улс төрч эмэгтэйчүүд ямар зарчмыг баримтлах ёстой гэж боддог вэ? Тэгэхээр эмэгтэйчүүд маань улс төрт оролцож байгаа эмэгтэйчүүд маань мэдээж маш өндөр боловсралтай. За ёс зүйтэй. За тэгээ нөгөө биеэ засаад, гэрээ засаад, төрөө зас гэсэн манай Монгол ардын эртний сайхан уламжлалт үг байдаг. Яг энэний дагуу ингэж боловсрч гарч ирсэн эмэгтэйчүүд байгаасаа дээрэс нь нэг нэгнээ эмэгтэйчүүд дэмжиж хамтдаа одоо энэ хүүхдүүдийн төлөө, Монгол эхчүүдийн төлөө, эмэгтэйчүүдийн төлөө, өргөтөл толгойлсон эмэгтэйчүүдийн төлөө, за мөн бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийнхаа төлөө нэг дуутай, нэг хоолойтойгоор одоо зүтгээсэй л гэж хүсэж байна. Тийм зарчмын дагуу ажилласаа гэж хүсэж байгаа. За тэгэхээр нэмэлтээр бас хөтлөгчд асуулт асуух боломж байдаг. Тэгэхээр би зөвхөн сонирхоод байна л да. Тийм. Таны бас ингээ хэдэн ч удаа үзсэн огт уйддаггүй киноны нэр, за бас хэдэн ч удаа сонссон уйддаггүй дууны нэрийг л сонсомоор санагдаад байна. За хамгийн дуртай кино маань Мантахас Хицаатаа хэдэн ч удаа үзээд үнэхээр уйддаггүй. Тийм жинхэнэ Монгол одоо тэ төрийн түшээ болсон эмэгтэй хүнийг тэндээс бол харж болдгийг юм шиг надад санагддаг. Тэр хүнд хэцүү үе тэ тэр хагархаа бутархаа хүмүүсийг яаж нэгтгэж өөрийгөө золинд гаргаж байгааг тэндээс бол их сайхан харах боломжтой. Энийг бол ямар ч эцэг их хүүхдүүдтэй ялангуяа охин үрдээ бол үзүүлэх ёстой гэж миний хувьд боддог. За тэгээд сүүлийн үед бас нэг Бурхад чуулсан нутаг гээд манай Машбат гээд манай Сэлэнгийн бас ах байдаг. Тэр ахын дууг бол сонсоод ерөөсөө уйдахгүй байгаа. Үнэхээр гоё одоо дуу яг бас ингээд нутаг орны маань онцлогийг харуулсан их сайхан дуу гэж бодож байгаа. За ингээд миний ажлын өрөөнд влогийн маань ээлж дугаарын зочноор оролцсон танд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. За намайг бас урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа. You can tell by the way she walks, how she smiles.